барилгач нь. Хөгшин барилгачны тэтгэвртэй гарах цаг нь болжээ. Мэдээч гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг тун таатай санагдана. Учраа нь бол тэтгэвртэй гарна гэдэг хөгшөрснийг л илтгэх аж. Гэвч насаараа хийсэн ажил авч байсан цалингаа үгүй л хэл болов. Юун сайн байх вэ? Дарган ч гэсэн сайн барилгачнаа явуулахыг хүсэхгүй л байлаа. Тиймээс дарга нь барилгачнаасаа хамгийн сүүлийн удаа нэг барилга бариулж өгөхгүй. Барилгач нь ч зөвшөөрч ажилдаа оров. Тэр хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байгаа нь илт байлаа. Анхнаасаа л ингэж тэгж байгаа дуусгачихъя гэсэн янзтай чанаргүй барилгын материал хүртэл хэрэглэв. Насаараа хийсэн ажлаа ингэж дуусгах нь юу л сайн байв гэж. Барилгач баригдаж дуусч дарган шалгагаар ирэв. Дарга нь барилгын түлхүүрийг өөрт нь өгөөд "За мэ, энэ бол чиний барилга. Надаас чамд өгж байгаа бэлэг юм шүү" гэж хэлв. Барилгачин ямар хэцэн гэж санана. Минийх гэж мэдсэн бол арай өөрөөр хийх байсан да гэж тэр бодов. Барилгачин бол та юм. Та өдөрт нэг хадаас хадаж эсвэл нэг хан босгодог. Өнөөдрийн чинь таны хийж буй ажил маргааш таны амьдрах гэр юм шүү гэдгийг та санаарай.